Энэ манайхаа уг нь бол бичлэг хийх гэж байсан л да. Тэгтээ гадагшаа гарсан байсан болохоор чадсангүй. За тэгээд би өмнө болохоор өчигдөр юм уу өнөөдөр энэ зургийг зурсан. Тэгээ энэ зураг болохоор морьтой хошуу гэсэн зураг байгаа. Тэгээд энийг би болохоор анги дээрээ би зурсан зураг энэ байна. Тэгээ энэ болохоор яг хайд үзүүр нь болохоор яг тэгшин. Гэтэ энэ хөлнийхөө баруун зүүн хэсгээрээ энэ харж байна. Энэ зүүн баруун хэсгээрээ ингээд юу байгаа. Тэгээд энэ чи хар байх ёстой. Энэ хойд талын хөл маань жоохон харагдахгүй маягийн байх л да. Тэгээд миний хоолоос өгöd байгаа болохоор би ингэж ярьж байгаа шүү. За тэгээд энэ морьныгоо ард талд би дахиад нэг юм нүдтэй зураг зурж байгаа. Тэрийг одоо зурж дуусгая гэж бодож байна. Тэгээ надад бол яг 5 минут хугацаа байна. Тэгээ цаашаа болвол энийгээ тэгээ тавиад цаашаа болвол яг миний юу яг 200 юм уу 300 хүрчвэл би цаашаа бичлэг хийнэ. 300 хүрчвэл би бас баяртай байна л да. Гэхдээ та нарч яаж үзнэ гэж байхгүй дээ. Тийм болохоор надад одоо 3 минут бишээ 4 минут хугацаа байгаа юм байна. Тэгээд энэ 4 минутаа амжуулаад энэ зураг зураад тэгээ бусад өөр идэх юмнуудаа танилцуулж чадах болоогүй сайн мэдгүй л байна. Гэтэ миний энэ бичлэгийг цаанаасаа хийд шүү. Тэгээ миний ус ингээд заримдаа ингээд хажууд шиг ингээд далайгаад байж магадгүй. Энэ бол миний хичээлийн ширээ би ингээд багтаа нэг юм юм үздэг байсан. Тэгээд дараагийн бичлэг 150 хүрвэл би тэгээд тэрний дараагийн бичлэгээ хийнэ гэсэн. Тийм болохоор тэрнээс цаашаа болохгүй бол би тэгээд бичлэгээ хийхгүй удаагаад байна гэсэн. Тэгээд та нар мессеж юм уу коммент дээр бичээрэй. За тэгээд болохоор би бол ингэж бодлоо. Энэ 100 сэрэг subscribe 300 мянган хүрчвэл би тэгээд дараагийн бичлэгээ хийх болно гэсэн үг шүү манайхаа. Тэгээд би энэ зургаа хурдан дуусгачаад дараагийн бичлэгээ бас оромоор л байна. Тэгээд хаанаар болохоор юун дээр бас утгүй ээж магадгүй гэж би бас бодоод байна. Яа манай ангийн хүүд амар сонирш. Та нар ангийнхаа хүүдийг комментээр бичээрэй.